үгийн цагийг гаргах хэрэгтэй байгаа. За бүгдээрээ хүртсэн байх. Хүртээгүй хүн байгаа юу? Хүүтийн цуглааны багшаар хүртэж амжаагүй. За эндээс өнөөдөр биднэрт Ром 6 дугаар бүлгийн 4-өөс 7 дугаар Библи байгаа. Ром 6-гийн 4-өөс 7. За би эндээс уншаад өгье. За энэ биш вэ? Энийг арилгачаараа. Ром 6-гийн 4-өөс 7. Тиймд бид үхэл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэхстээс амьлуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм аа. Учир нь хэрэв бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж бас түүний амьлалттайч адил байдалд холбогдох болно. Ингэхдээ хоошид биднийг нүгэлд боолчлуулалгүй. Бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэгэ. Учир нь үхсэн нь нүглээс чөлөөлөгдсөн юм аа. Амен. Амен. Халелуя. Өнөөдөр таны дээр түүний нэгүсэл, өршөөл, инэрл, эдгэрэл, чөлөөлөлт дүүрэн байгаа гэдэгт итгэж байна. Амен. Эзэн таныг өрөөж гарцаагүй нэгүсэж эдгэх болно. За нэг цуглаан машины зогсол муутай байж. Тэгээд ингээд зогсоолын тийм зогсоолгүй учраас хүмүүс машинаа хан тавихаа мэдэхгүй төвхтэй байж. Гэтэл яг дэрэгдэн байдаг нэгэн том одоо аж ахуй нэгж байгууллага нэлээд том зогсоолын газартаа. Тэгээ бүгдээрээ сэмхэн тийшээ хараад биднэрт түрээслэхгүй байхдаа биднэрт хэрэглүүлэхгүй байхдаа гэж боддог байж. Гэтэл бодлыг нь уйсан шиг нэг өдөр нөгөө газрын эзэн өөрөө чуулганлуу уцтаад танаа цуглаан манай зогсоолын газрыг бүтэнсэ өдөр буюу эзний өдөр үнэгүй хэрэгжилж болно. Гэтэ жилийн ганцхан эзний өдрөөс бусад бүх өдөр үнэгүй хэрэгжилж болно гэсэн гинэ. Цуглааныхын бөөн баяр халелуя ста баярлал үл итгэж хүмүүртлөө үнэгүй зогсоолоо тэр олон хүмүүст хэрэглүүлж байна гэж бөөн баяр болол тэгж гинэ. Тэгэл бүгдээрээ талархалтайгаар 1 жил болж, 2 жил болж, 3 жил болж, 4 жил болж, 5 жил болж. Гэтэл сэмхэн энд тэндгүй цуглааны итгэжтийн амнаас гомдлол бутнаа сонсогдох болж. Гэхдээ ямар сони хүн бэ? Яхаараа жилийн ганцхан эзний өдөр биднэрт хэрэглүүлдэггүй байна. Харахад машин тавьдгүй юм байлээ. Юу ч хийхгүй л байна. Тэр өдрөө ч гэсэн бидний хэрэглүүлчихгүй. Тэгсэн бол бүтэн жил амар байхгүй юу? Гэдэг гомдлол бутнаа энэ тентгүү хэсэг бүлгэрээ хоорондоо ярилцах нь сонсогдчихэ. Тэгээд тэсэлгүй чуулганы зүгээс газрын эзэн л уцтаад. Гэхдээ ингэхэд бид нар танд маш их баярлж байна. Олон жил бид нар тийм ээ зогсоолоо хэрэглүүлж яагаад. Ингэхэд яагаад та жилийн нэг эзний өдрийг хэрэглүүлэхгүй байх юм бэ? Бид нар тэрийг бүр гайхаад байна. Юу ч болохгүй байлээ штэ харахад гэсэн чинь газрын эзэн юу гэж хариулсан гэж. Тэгжээж л та нар энэ газрын жинхэнэ эзэн үнэндээ хэн гэдгийг мартахгүй шүү дээ гэж хэлсэн гэдэг. Яг үнэ нэгэд л Бурхан бидэнд бүх ам амьдралыг өгсөн. Тэр байтугай Бурхан Есүс бидэнд загалмаа дээр амиа, тийм ээ, маха, цусаа бүгдийг өгсөн. Бурхан биднэрт амь насыг өгсөн, өдөр хоногуудыг өгсөн, он жилүүдийг өгсөн. Бид нар энэ бүгдийг Бурханаас авчгаад заримдаа жинхэнэ эзэн хэмбэ гэдгийг мартдаг. Тийм болохоор Бурхан 7 хоногийн ганцхан л өдрийг надад зориулчих. Тэгээд энэ амьдралын чинь эзэн хэмбэ гэдгийг битгий мартаасаа гэсэндээ би ийм дүрм гаргаж байгаамаа гэж хэлсэн байдаг. Тийм учраас 7 хоногт онцгой нэртэй эзний өдөр гэдэг нэртэй өдөр байдаг нь бидний мэддэг бүтэн сайн өдөр юм аа. Амен. Одооноос эхлэн христчэн хүмүүс бид нар нэм гариг бүтэн сайн өдөр биш энэ өдрийг юу гэж нэрлэж сурах ёстой вэ? Эзний өдөр. Амен. Учир нь энэ бол миний өдөр биш, энэ бол эзний өдөр учраас бид нар амьдралын мэд эзэн та юмаа гэдгийг мэддэг хүн шиг эзний өдрийг эзэнд өргөдөг хамтын твайчууд байцгаая. Өнөөдөр бол амилсан баярын өдөр юм аа. Бид өглөө богдхон уулынхаа хормойд үүрийг нартаа цуг эзэндээ амьлалтын талархал болгож өргөссөн байгаа. Тэгээд бид одоо эзний ариун өргөө гэж нэрлэгдэх, тэгж итгэдэг цуглааныхаа байран дээрээд нэгдсэн мөргөлөө өргөж байна. Талархаад баршгүй гайхалтай үйл явдал юм аа. Өнөөдрийн Библи Ром номны 6 дугаар бүлгийн Библи бол үг үсэг гээж болохгүй.
тайлбарлан задлах ямар ч боломжгүй байгаа тэр чигтээ алмаз шиг зүсэх боломжгүй үг юм аа. Бид итгэлээрээ залбирлаараа уншихад энэ үг тэр чигтээ бидний зүрхэнд тийм ээ амин дэм болон бидний сүнсийг тэтгдэг үг юм аа. Өнөөдрийн үгийн 5-аас хамгийн гол ишлэл 4-р ишлэл байгаа. Тэгээ 5-аас 6-р ишлэлийг харах юм бол биднийг Христтэй хамт үхсэн гэдгийг тунхаглаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Есүсийн үхэл бол зөвхөн Есүсийн тухай түүх биш юм аа. Есүсийн үхэл нь бидний амьдрал юм аа. Бид Есүсийг үхсэн гэж хэлэхдээ би ч үхэх учиртай гэдгээ цаана нь дандаа бодох ёстой юм. Бид хэрхэн яаж үхсэн юм бэ? Анх 1990-ад оны үед сайн мэдээ Монголд орж ирсний дараа маш гонигтай, харамсалтай хар түүх бий болсон байдаг. Есүс гэсэн хүн мөнх амьтаа болдгийн гинэ гэд хэсэг залуучууд байшингийн дээрээс өсөрч өгсөн гашуун тийм одоо үйл явдал болсон байгаа. Энэ нь олон монгол хүнийг чуулганаас дайчхад хүргэсэн байдаг. Есүс Христийн дотор бид үхсэн, бид мөнх амьтаа гэдэг нь бид хуучин нүгэлт хүнээ, хуучин зан чанараа, хуучин нүгэлт байдлаа загалмаа дээр цовдлсон, өхүүлсэн, байхгүй болгосон гэсэн утгатай юм аа. Хэрвээ би христчин бол миний дотор хуучин амьдралын зүйлүүд байх ёсгүй гэдгийг бид санах ёстой. Магадгүй би хуучин амьдралынхаа үндсэн, үзэл бодол, дадал зуршил, зугаа цэнгэл тийм ээ? Магадгүй гим нүглийг хийж байгаа бол Есүс миний төлөө үхсэн гэж хэлэхдээ би зөвхөн Есүсийн түүхийг л бодож байгаа болохоос өөртөөгөө холбож ойлгохгүй байгаа хэрэг болно. Тийм учраас бидний хуучин итгэхээс өмнөх бие хүн маань гим нүглийн боол байсан. Гим нүгэл ирэхэд үгүй гэж хэлж чадахгүй үйлддэг байсан бол тэр маань загалмаад өгчихсөн. Тийм учраас би одооноос цоо шин хүн болсон гэдгийг өдөр болгоно тунхаглах ёстой юм аа. Сүүлийн үеийн Солонгост их модонд орж байгаа. Яг хөө тэр пастор өөрөө л тэгж байгаа л да. Маш модонд орж олон чуулганс хэрэгж байгаа. Танайх энийг хийх ёстой гэж ингээд байгаа. Нэгэн сургалт байдаг нь загалмайн зам юм. Тэр загалмайн зам сургалтын гол мөн чанар юу вэ гэхээр амьдралын өдрийн тэмдэглэлийг хөтлөх ёстой байдаг. Амьдралын өдрийн тэмдэглэлийг хөтлөх нь юу юм бэ? Өдөр болгоно өөрийнхөө амьдралыг тунгаан бодоод өнөөдөр миний дотор юу гарвааг бодно. Өнөөдөр би автобусанд явж байгаа тийм ээ. Автобусны жолооч гинт хүчтэй торомсон чи өөрийн мэдлгүй амнаас хараал гарсан. Миний хуучин хүн байгаа юм шүү. Тэгвэл эзний өмнө зөвшөөрнө. Эзэн. Өнөөдөр хараасан хүн бол би мөн. Миний хуучин хүн мөн. Гэвч яг одоо би энэ хуучин хүнийг загалмаа дээр үхснийг тунхаглаж байна. Энэ хуучин хүн одооноос үхсэн, оронд нь шинэ хүн бий болсон. Энэ шинэ хүн маань автобус хүчтэй торомслох үед ингэж хэлэх болно гэд тэр үгийг гаргаж хэлнэ. Тэгэж өөрийнхөө өдөр болгон хуучин хүнээ нэгтлээд түүнийг шинэ хүнээр сольдгийг загалмайн зам гэж байгаа. Ингэж амьдраад амьдралдаа маш олон гайхамшиг, ёроол, бурхны залбирлын хариултуудыг аваад тийм ээ амьдралууд өөрчлөгдсөн маш олон түүх жишээ байгаа юм байна. Тэгээд тэр пастор олон цуглааны энийгээ тариад Монгол руу орж ирэх гээд байгаа. Яагаад бид нар чадахгүй ангивэл орчуулах ном баг 10 ном өгсөн. 10 номны ард гарах хизээ гарах юм бүүмэ тэгээд л одоохондоо байж байгаа. Тэгэхээр бид нар энэ номыг орчуулах юм биш зүгээр өдөр болгоно тийм ээ ягчмээгүй цагаараа өөрийгөө инхүү нэгтлээд ингэж нэгтлэхэд хамгийн чухал юм юу вэ? Бидний андуурдаг юм юу вэ? Би загалмаад үхсэн. Гэтэл үхээгүй байна. Би үхээгүй ээ штэ гэд бодоод идэг. Бид үхсэн боловч тийм ээ тэр нөхцөл тэр сэдэрдэг байхгүй. Үхээгүй юм шиг санагдуулахаар дадал зуршил бие махбодын рефлексээр сатан ажиллаж байгаа. Тийм учраас түүнийг хүлээн зөвшөөрөөд үхсэн гэдгийг нь тунхаглахад л болно. Тэгээд би шин гэдгээ тунхаглахад болно гэсэн үг юм аа. Тийм учраас хэрвээ чи христийн хүн бол чи хуучин амьдралаа орхисон. Хуучин амьдрал чинь төгссөн юм шүү гэдгийг танд дахин нэг удаа хэлмээр байна. Хоёрдугаарт нь өнөөдрийн Ром номны 6-гийн 4-р ишлэл байгаа. 6-гийн 4-р ишлэл бидэнд юуг тунхаглаж байгаа вэ? Бид Христтэй цуг үхээд л ганцхан болоогүй. Бас бид Христтэй цуг дахин амьдрсан юм аа. Амилсан юм аа гэж хэлж байгаа. Өнөөдрийн баяр бол ганцхан Христийн баяр биш. Өнөөдрийн баяр бол бас бидний ч баяр юм аа. Бидний дотор тэр амлалтын сүнс байгаа. Бид одоо өгсөн ч
бид мөнхийн деважин шууд дэвшин. Би одоо ч тэрхүү амиар мөнх амьдарч байна гэдгээ эргүүлэн нэг санаж, түүндээ баярлан, түүндээ сэмхэн догдолж, түүндээ омгшиж, тэр сэтгэл хөдлөлөөрөө үүн энэ мэдээг дамжуулах баяр бол амьлалтын баяр гэдэгт итгэж байна. Тийм учраас амьлалтын баярын бидэрт дандаа шинэ эхлэлийг сануулдаг. Өчигдөр би номлолоо бэлдээд эзний өмнө залбирсан. Эзэн минь үнэхээр энэ баяр хамтын твэ чуулганы хувьд бас миний хувийн амьдралын хувьд ч цоо шин эхлэл хэмээн тунхаглаж байна. Дараагийн шат руугаар эхлэл хэмээн би Есүсийн нэрээр чин зүрхний хүслээрээ би тунхаглаж байна гэж залбирсан байгаа. Эзэн таны миний амьдралд олон шин зүйлүүдийг гарцаагүй энэ жил хийх болно. Амен. Тийм учраас бид өдөр болгон шин амьдралаар амьдрдгаа битгий мартаараа. Бидний шин амьдралын заавар байдаг. Энэ заавар бол Библи юм аа. Бид Библиэс яаж амьдрах заавраа аваад түүгээр амьдрдаг юм аа. Тийм учраас бид Библиэс нүглээс чөлөөтэй болсноо ойлгоно. Бурхантай дотн харилцаатай болсноо ойлгоно. Бас Бурханаас надад зориг байгаа. Тэр зориг миний зориг юм а гэдгийг ойлгох учиртай юм аа. Амен. Бидний шинэ амьдрал 3 зүйл байгааг нь юу гэвч нэгдүгээрт нь нүглээс чөлөөлөгдсөн. Нүгэл намайг боочлохгүй. Нүглээс айж, нүглээр дарамтлуулах хэрэггүй. Нүгэл илэрвэл гэмшихэд болно. Түүнийг устгахад болно. Тэгээд хийхгүй байхад болно. Амен оо. Бид нүглээс чөлөөлөгдсөн. Хоёрдугаарт нь бид Бурхантай дотн болсон. Бурхан надад сайн. Бурхан намайг сонсдог. Бурхан надад ерөөсөө уурлаагүй. Бид нар энийг дандаа санах хэрэгтэй. Сатаны мууснаас Бурхан чамд дургүй. Бурхан чамд муу, Бурхан чамд ууралж байгаа, Бурхан чамайг сонсохгүй гэж бодулдаг. Тэгээ бид нар Бурханы өмнө бүрэн дүүрэн очиж чаддаггүй юм байна. Бас миний шинэ амьдралд тэнгэрлэг зориг байдаг. Би чинь тэнгэрийн амьтан болчихж байгаа шүү дээ. Ер нь бол амен уу. Тэнгэрлэг зориг бидэрт байгааг санаж, тэр тэнгэрлэг зорилгоороо бид амьдрвал бид шинэ амьдралаар амьдрч байгаа юм аа. Амен уу. Тийм учраас тийм ээ өгсөн хүн нь нүглээс чөлөөлөгддөг шиг нүгэл биднийг захиргаа болсон. Шоронгоос гарсан хүн шоронгоос гарсныхаа дараа ч гэсэн гав гинжтэйгээ яваад байдаггүй үсттэй. Тийм ээ. Шоронгоос гарсан гэдэг статистик одоо мэдээлэл тэрний одоо нэрийн ард одоо ял эдэлсэн гэдэг одоо мэдээ байхаж тэр хүн эрхчлөөтэй байдаг. Тэрэн шиг бид нүгэлт байсан гэдэг тийм ээ одоо мэдээлэлтэй статустаас ч үнэндээ бид нүглээс чөлөөтэй болсон юм аа. Энэ бол бидний шинэ амьдрал, энэ бол бидний хүч чадал, уран зориг юм аа. Энэ бол бидний өдөр болгоно инээх, баярлах шалтгаан гэдэгт итгэж байна. Бүгд хамтдаа нэг сайхан инээх үү? Амен. Амен. За тийм учраас өнөөдрийн номлын сэдэв бол шин амиар алхацгаая. Өөрөөр хэлэх юм бол амьлтын баяр нь зөвхөн дурсан санах, хуваалцах зүйл биш юм аа. Амьлтын баяр нь дахин шийдвэр гаргах өдөр юм аа. Үнэхээр би шинэ амиар амьдрч байна уу? Би хүчин амьдралаа үнэхээр орхичуу гэдгээ дүгнээд миний амьдрал бол шинэ амиар үхлийг ялсан, тийм ээ? Шинэ нүглээс ангид эрх чөлөөт амьдрал юм аа гэдгийг өөртөө хэлэх, өөртөө тунхаглах, өөрийгөө энэ одоо үгээр зоригжуулах баяр бол амьлалтын баяр юм аа. Жил болгоно амьлалтын баяр байдаг нь юутай сайн хэрэгвэ, тийм ээ? Ядаж амьлалтын баяраар сэргэцгээе. Амен уу? Амен. Эснээс гайхалтай сэргэлт та нарын дээр ирж байгаа гэдэгт итгэж байна. Амен. Бүгд хамтдаа эсний өмнө залбирахын өмнө бас нэг онцгой зүйлийг хиймээр байгаа. За манай залуучууд зоогийн ширээг ийшээ холдуулаад өгөөрэй. За энэ бол манай одоо за манайхан гараад урд хойно сууж байгаа хүмүүс гэлсгүй гараад ирээрээ. За энэ бол өнөөдөр усан баптизм хүртсэн итгэлийн ах дүүсийгээ төлөөлөөд тийм ээ хийж байгаа үзүүлэлт байгаа. Тэгээ манай хамтын твэ цуглаан олон гайхалтай үйлчлэлүүдийг хийдгийн нэг нь Магдалины бүжгийн үйлчлэл байгаа. Магтан дууг зөвхөн дуугаараа дуулдаггүй, биеэрээ бас хийдэг, эдээсээрээ бас хийдэг байгаа. За энэ бүжгийн үйлчлэлийг манай болормоо маань, болормоо төр бостой, болормоо маань хариуцдаг байгаа. Энэ жилээс эхлүүлж байгаа. Баяр хүргэе болроодоо. За суугаараа. За тэгээд болроогийн дор олон шавнар бий болсон. Энэ амьсан бариар шавнар бүжиг үжиглээ гэсэн шавнар арайхан сурж амжаагүй байна. Хүлцэл өчьё гэдэг. Тэднийг наадам хүртэл хоошлуулад
Гэсэн чинь бурхан болроод маань энэ encounter онцгой шавь явуулсан. Угаасаа биеинд нь байдаг шавийг явуулаад тэрхүү шавь нь өнөөдөр баптизм хүртэж бүх одоо итгэлийн ах トゥ усыг баптизм хүртсэн ах トゥ усаа төлөөлөөд эзэнд биеэрээ магтаал өргөхөр ирж байна. Бүгдээрээ угтаж авъя. Сувдмаа, бүжиг тэглээд сувдмаа эзэнд алдар өргөнөө. За заалыг ирлээ багсах юм уу жоохон? Яг лээ. Яг гоё юм концерт юм шиг бол. Эзний ганцаар явсан тэр замаар би даган явна. Бүх усгаац сарсагсан тэр замыг би тулан явна. Аимшиг Амен. Амен. За бүгдээрээ сувдаа баяр хүргье. Амен. Амен. Баярлалаа. Амен. 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 Сувдаа маань бүр миний л сонсноор 8 настайгаас баг бүжгээр
явсан юм одоо бүжигдэглэж байгаа. Үнэхээр бас инкаунтд ороод тийм ээ үхлийн айдас дундаас чөлөөлөгдөд амлалтын амийн баярхаар найдвараар дүүрээд охиндойгоо хоёлоо урд суугаад ямар ч сэтгэлээсээ залбирдаг эзэнд бүх зүрхээ өргөж тийм ээ залбирч байгааг харахад шууд ивэл авмаар шууд ариун сэр дүүрмээр байдаг. Тэгээ үнэхээр энэ бүжиглэхийг маш их хүсэжсэн. Тийм учраас энэ цагт онцгой бас цаг болгож оруулсан байгаа. Үдээс хойш бас бүжиг байгаа шүү. Манай жинхэнэ багш юм байна. Бүр гоё бүжиг байгаа. Тэгээ манай болроо бол бас үнэхээр эзэнд бүжгээр магтаал өргөх чин зүрхний хүсэлтэй ийм гайхалтай эмэгтэй 5-6 хүүхдийн ээж 5 хүүхдийн ээж байгаа. 5 хүүхдэд тавуулангийн хөдөлгөхийн хөдөлгөөл чирхийн чирээл тэвэрхийн тэврээл өглөөний залбирал тасралтгүй яваал эзний өмнө нулимстайгаа инээдтэй бус зүйтэй ямар ч одоо байдлаар үргэлж залбирсаар тэмцэж байгаа гайхалтай итгэлийн ээж юм. Түүний бүжгийг гэсэн үдээс хойш сонирхороо гэж та бүгдийгээ уриалж байна. За инхүү одоо хамтаа залбирлын цагт орын магтаалын багийг урьж байна. Бүгд хамтдаа өнөөдөр эзний өмнө магтан дуулна, залбирна. Бид нар өнөөдөр нийтдээ бараг 10